өнөөдөр улсын 1-р төвийн Ротary клубын дэмжлэгтэйгээр суурилуулж байгаа, нийлүүлж байгаа бөөрийн чулуу бутлах лазер аппарат маань Монгол улсад анх удаага энэ хүчин чадлын аппаратууд анх удаага нийлүүлж байгаа. За бөөрийн өвчлөлийн үед бол бөөрийн мэс заслын тусламж үйлчилгээг Монгол улсын хэмжээнд төрөлсөн тусламжийг бол улсын 1-р төвийн дангаараа 80% нийлүүлдэг. За тоон статистик хэлэх юм бол 3000 орчим хүн жилд хэвтэж эмчилүүлдгийн 800 буюу 25%, 4 хүний нэг нь бөөр шээсний зам давсганы чулуутай байдаг. За тэгээд эдгээр улсууд маань хөнөөлтөй арга буюу нээлттэй аргаар эсвэл гадаргуус гаднаас бутлах аргаар хийдэг байсан бол одоо энэ тусламж үйлчилгээний улмаар бид нар иргэдтэй хөнөөлгүйгээр за мөн эмчилгээний ороо нэг багтаагаар эдийн засгийн хувьд маш хэмнэлттэй ийм шинэ технологи өгдөж байгаа. За урд нь бол энэ одоо эмчилүүлж байгаа улсууд маань нээлттэй аргаар ч юм уу бусад аргаар эмчилүүлж яхад уламжлалт аргаар эмчилүүлж байхад ороо нэг нурттай, иргэндээ хөнөөлтөй, эмнэлэг төнгөрлөх цаг хугацааны өндөр эмчилгээний зардал их байдаг байсан. За энэ аппарат нэвтэрснээр бол хамгийн хорон хөнөөл багтаа. За мөн эдийн засгийн хувьд бол иргэн болон эмнэлгийн хувьд ч гэсэн эдийн засгийн хувьд давуу талтай ийм шинэ технологи нэвтэрж байгаа. За үүний улмаас бол мэдээж өвчтний эмнэлэгт одоо өнгөрөх ороо нэг багасна. Тэгэхээр бид нар бас одоо жилд хийж байгаа 800 тохиолдол маань нэмэгдээд өшөө бид нар олон хүмүүст хүргэх. За гадагшаа явах гээд байгаа энэ усуудыг бид нар Монголд эмчлэхийн бүрэн бололцоо нэгдэж байгаа. Тэгээ энэ аппарат ирснээр бол бид нар өвчнийг эрт оншилж хүндрэл гарахаас өмнө эмчлэх боломж бидэрт нэгж гинэ гэсэн үг. Хоёрдугаарт энэ аппарат байхгүй байхад бид нар жилдээ нэг 20 орчим өвчтнийг гадаад явуулж эмчлүүлдэг байсан. Тэр хүмүүсээс хувь хүний зардал гардаг. Хүмүүнээс нэг ойролцоогоор 10 орчим сая төгрөг гардаг. Ийм зардалтай байсан. Одоо тэгэхээр энэ аппарат ирэхээрээ бол энэ гадаад урсгал бол байхгүй болно гэсэн үг. За энэ аппарат маань өөрөө лазерын аппарат хэрэглэхийн тулд уян дуран хэрэглэдэг. Уян дуран нь болохоор маш нарийнхан ямар нэгэн шарх үүсэхгүй хүний шийдэг суурь давсгаар дайлаад дээшээ бөөр хүртэл орно. Тэгээ бөөрийн дотор байж байгаа салсны цаана байж байгаас чулууч гэсэн энэ аппаратын тусламжтайгаар авах боломжтой. Мөн энэ хоёр лазерын аппарат энэ Lumos фирмийн одоо green laser ирсэн байгаа. Энэ мөн төрөв булчгааны эмчилгээ болон чих хамар хоолой, проктолог, бусад мэслийн юунд бол хэрэглэх боломжтой ийм аппарат ирж байгаа маа. За тэгэхээр яг чадлын хувьд бол сүүлийн аппарат байгаа. Монголд бол ийм аппарат байхгүй. За энэ хойдлын тооврууд бол сүүлийн Storz фирмийн дурангийн багжууд байна. Дандаа HD гэр одоо камераар харуулдаг тодрол сайтай ийм багжууд бол одоо энэ удаа бол бид хангаж байна. Тэгэхээр одоо урлагийн тусламж үйлчлэгэнд бол энэ маань их асар том одоо шин төвшөнд гаргаж ирж байна гэсэн бидний салбарыг. За хүрээ Rotary клуб одоо үүсгэн байгуулагдаад 19 дахь жилдээ явж байна. Тэгээд энэ эрүүл мэндийн салбарт маш олон төсөл хэрэгжүүлсэн. Тэгээд энэ хүрээндээ бид нар одоо дараагийнхаа төслийг хэрэгжүүлэхээр судалгаа хийж явж байхдаа улсын нэгдсэн төв эмнэлгийн уролог, андрологийн төвийн захиралтай тааралдаад одоо энэ Монгол улсад энэ аппарат ямар ач холбогдолтой, ямар өөр өгөөчтэй байх вэ гэдэг асуудлыг ярилцаад тэгээд энэ төслийг хэрэгжүүлэхээр шийдсэн юм аа. Тэгээд энэ төслийг хэрэгжүүлэхэд бол зөвхөн манай хүрээ Rotary клубын гишүүд гэхэд $40,000 өөрсдөөсөө гаргасан. Тэгээд энийг олон улсын Rotary сангийн одоо GJ Global Grant төсөл болгон хэрэгжүүлсэн. Энэ ингээд нийтдээ $237,800 өртөгтэй энэ хамгийн сүүлийн үеийн орчин үеийн лазерын тоног төхөөрөмжийг одоо Монголд оруулж ирэхэд болоод байгаа. Бидний аппарат тоног төхөөрөмжүүд бол манай улсад зайлшгүй шаардлагатай ийм тоног төхөөрөмж байгаа. Одоо лазер дөнгөн хийсэн. ийм тоног төхөөрөмж манай байгууллагаас шинээр бэлтгэж байна. За маск авсан шүү. За sorry. За чулуу болуудын даатар маань молекулын төвчөнд нь хайлуулаад тэгээд цөмийн задлаа бодлцдаг. Та ханаас үлээ? Манай зөвлөх хэмжээс очиж байгаа. Гадаа гараад ирсэн. Don't tag. Маскаа
Бүгдийг